Тэгээд нэг гадаа хэдэг хүүхдүүд тоглоод байжсэн. Манай хүүхд гадаа тоглож байсан. Тэр айлын нэг залуу машинтаа гарч хөдлөхдөө гэмтлийн гадаа шууд гэмтэл рүү эргээд тэг гэмтлийн гадаа очисон чинь маань нээлт цусаар будагцсан. Итгэв минь одоо байгаа юм шиг санаа. Үтгэдэг байхгүй болсон шүү дээ одоо яах вэ? Тэд амьдралын аз жаргал мөнгө төгрөг байр оросоо одоо эд хөрөнгө гэхээс илүүтэй ер нь илүү бүтэн байна гэдэг л хамгийн чухал юм байлаа. Миний энд амсан зовлон өшөө өөр хүн дахиж бити амсаасаа Монголынхаа ирээдүй болсон үр хүүхдүүдтэй бид нар томчууд өөрсдөө аврахгүй бол одоо өөр хэн аврах вэ?